За сайн байцгаана уу. Ажил дээр ирээд учрал гишүүний гих олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг уншаад үзлээ ажил дээр ирээд. Тэгээ энэ ардын нам ардсан нам. За дамаан энэ мөнгө төгрөг их улсаас сулгай хийсэн ловөрчдийн эргэн тойронд бол хуурамч тороолуудаа дүүрсэн юм сошиалын ажил хийдэг хулгайчид бол маш их. Тэгээ энэ хуулиар одоо хүний эрхийг зөрчсөн юм байхгүй шүү дээ. Учрлын хуулиар. Харин ингэж хуурамч хаягны цаанаас нэр усгүй эзэн бийгүй хаягны цаанаас хүнийг илдээр бичдгийг л хориглосон байна шүү дээ. Одоо юу гэдгийг бид нар нь ингээд хулгайчдын үнэн хэлээд ингээд дуугараа тэмцдэг. Өөрийнхөө ингээд бодит царай зүсийг хаягаар царай зүстэй хаягаараа. Тэнгүүд нэг хідэн нөхдүүд нөгөө авилгачингаас мөнгөний аваад гэрээ хийгээ. Энэ мө Отгон Баатар шантаачсан штэ тэгдэг штэ гэд нэр усгүй хачин хаягаар дандаа бусдыг гүтэрдэг штэ. Тэгээ ийм гүтгэлгүүдийг би зөв гэж дэмжиж байгаа юм уу? Би буруу гэж бодож байна. Ер нь бол бид энэ нийгмээ зөв болгоё шудраг ёсыг тогтооёггүй өөрийнхөө хаяг, өөрийнхөө царай зүстэй зүйлээс бодтой өөрийнхөө одоо хаягнаас бодтой мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Тэрийг худлаа яриад хүн гүтгэсэн бол цагдаа дээр очдог үнэн бол нөгөө хүнийг шалгадаг ийм нийгэмд бол алах л та. Яагаад бид нар ингээ хуурамч хаягны цаанаас бусдыг гүтгэх нь зөв, энийг бид хүний эрх хаалаа гэдэг юм. Гэхдээ өөрийн гэсэн манайхаа тарихтай байл та. Энэ учрлын хуулийг хүмүүс буруу гэж энэ буруу юм хийсэн байх гээд хуулийг уншиж үзээгүй цаашаа ингэ сэвэд идэх болиё л тоо. Жог өөрийн тарихтай байя. Би тэгэж бодож байна. Тэм учраас энэ одоо юу гэдгийг хараа. Энэ нийгмийн бид нар зөв болгоё гэж бол өөрсдөө зөв алхах хэрэгтэй шүү дээ. Би юус энэ хуурамч хаягны цаанаас ингээд худлаа өмнө юм бичдэг юмыг би огт дэмжихгүй байна. Энэс чинь болоод өчнөө хүн шаналж өчнөө хүн битгэрч байгаа шүү дээ. Энэ хулгайчдын үнэнг ингээд надад мэдээллийг өгчихөө. Та нар хулгайчдын үнэнг өөрийнхөө хаягнаас дэлгэхээр айгаад хуурамч хаяг нэгээ явдаг юм бол надад мэдээллийг өгчих. Би өөрийнхөө хаягнаас дэлгэе. Баримттай. Юунд нь айсан юм бэ? Тэгээ хуурамч хаягны цаанаас би бусдыг гүтгэмээр байна шүү дээ. Тэр нь миний эрхийг халдлаа зөрчлөө гэдэг юм. Одоо энийг болил доо. Жохон юмда одоо нэг жохон үн цэнтэй байж сурья. Тийм бицтэй манайхаа. Би бол одоо энэ үр хөвгтөө дахин хэлж байгаа. Ерөөсө хулгайч хүний өдөөс хараа миний хүү хулгайч л гэж хэл. Тэгвэл тэд нар ичдэг болноо. Авилгачин гараад авилгачин л гэж хэл. Авилгачин хулгайчдыг шигшдэг нийгмийг бид бүтээх ёстой. Үзэн яддаг нийгмийг бид нар бүтээх ёстой. Тэгвэл авилгач хулгайч энэ нийгэм чи оршин тогтнохгүй. Бусдаар бид нэр ингээд авилгач хулгайч нөхөртөө бүр яг авилгач хулгайч нөхөртөө таараад тэгэхээр таарангуудаа долгоноод та гоё шүү, та мундаг шүү гэж долгоноод байгаа байхгүй. Тэгээ нөгөөтг нь намайг хүн дэмжиж гэн гэж бодоод байдаг. Тэгснэ нөгөөтгөөсөө салаа явсныхаа цаанаас хуурамч хаяг нэгээд чим хулгайч л үздэггээ бичээд идэг. Ийм үхжсэн ийм эр зэрэггүй юмнасаа биш. Зүгээр хулгайч хүний өдөөс нь хараад хулгайч гэж хэл сураа. Би тэгэж бодож байна. Тэм учраас энэ учрлын хуулийг уншаад үз зөв байна. Харин энэ хууль явснаар энэ ардын нам ардсан намдэгүр энэ хулгайчтай хүмүүс хулгайч улсуудыг эргэн тойронд амьдардаг энэ сошиал юу лээ сошиалын гэрээ хийгээд амьдраад байгаа энэ хулгайчид бол байхгүй болно гэдгийг тэгж байна. Би намайг ингээ хэлэхээр мэдээж тэр сошиалын гэрээ хийдэг хулгайчид нь битүү дайрхал байх та. Гэхдээ би одоо та нарт гүтгүүлээд харлуулгадаад одоо болсоо. Одоо юу гэж будаад 33 настай төрд ажиллаагүй намайг юу гэж гүтгээд одоо муу хүн болгох юм бэ? Одоо болно шүү дээ та нар. Тэм учраас энэ учрлын хуулийг хүмүүсээ уншаад үзээ. Зөв байна. Ер нь улс төрч хүн гэдэг бол ингээд нийгмийн ойлгоогүй анзаараагүй юмыг төрүүлээд хийдэг байх хэрэгтэй. Бусдаар ингээд нийгмийн болцсон юмн дээр араас нь явдаг шүү дээ. Муу үйлдэлээс айхгүй байх хэрэгтэй. Ингэж энэ улс орн чи өөрчлөгдөн шүү. Би тэгэж бодож байна. За баярлалаа.